Та бүхэн сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид Оросов гамбитыг хүлээн аваагүй хувилбарыг үзнэ. Е4, Е5, С4, Мар F6, Фүү D4, аль манай хүүхэд нь. За ингээд хэрв хар түрэн манай Е4-ийн хүүхэд бол манай айлын Е5-ийн хүүгдэд айлын мас C6 манай тимээнд шаг идэхтэн. За ингээд бол айл маань агшаарна. Тэгтэн манай энийдэн. За тэгээ айлын сэлгээ алдагдсан. Ерэн сэлгээ алдах бол сайн биш. За харин айл маань D6 гэж нөөвөл манай айлын Е5-ийн хүүгдэд айл идэхтэн шаг айл маань идлээ. Манайх идлээ. Айлын тимээ дуллаа. Тэгэхэд манайх бисээ хамгаална. Тимээ хамгаалахаар айл маань манай энэ бисийг соличих очив. Манайх бисээ хамгаалаад айл идэхтэн манайх морой идэд энэ үг хамгаалж байгаа. За бас мөр C6 гэдэг хувилбар бий. За тэгтээ харин айл маань Е-с итгэн дээр. За тэгэхэд манайх морой гараад айл эндээс одоо мэдээж морой Е4 идэнэ. За тэгээ энийг бол энэний даан хичээл дээр энэ морой ингэж идсэний даахыг заана. За хэрв айл маань моройн тавьсан бол манайх сэлгээд за айл D5 манайх идэд айл маань морой идэд. За тэгэхэд манайх морь G5 одоо ийшээ тавталж байна. За тэгэхэд айлын тимээ Е6. За тэгэл манайх дараад даана айл бисээ хамгаална. Мэдээж манайх энэний идлээ. Хэрвээ айл идвэл манайх энэний идэнэ. Тийм учраас айл маань 8 идлээ. Тэгтэн манайх энд шаг. За тэгэхэд ийшээ татж байна. Тэгтэн бид нар тэгээд идэхтэн бисээ идэд. За харин эндээс айл идэх манайх тимээ идэд мадлаа. За тийм учраас айл маань H6 манай маяг гэж байна. Тэгтэн манайх энийг идэд ац. Тэгэхэд айлын ноён идлээ. Манайх шаг айлын ноён холтлоо. Манайх дахиад тэгээ шаллаа. За айл маань хамгаалж байна. За тэгэхэд манайх тимээ тавталж байна. Айл тимээ хамгааллаа. Бис энийг идэд шаг. За хэрв айл эндээс морь C6 D5 гэсэн манайх идэд одоо айлын нэгээ ч юм уу эсвэл ингэн хоёр хэлбэр бий. Тэгтээ айл маань идэнэ. За тэгэхэд манайх сэлгээд айл эндээс C5. C5 гэвэл манайх моройн тавина. За тэгээд ирээдүйд түүний хашиг. Хэрв сая эндээс морой ийшин татвал манайх акшн тимээ татаад айл хүйдвэрлэлээ. Манайх морой Е5. За тэгэхэд айлын тимээ Е6. За түрүү C4 гэж төлөвл манайх идэд айл идэд манайх идэд. За тэгээд манайх 2 бодоо гаагсан байна. Айл маань нэг ч бод гаагаагүй. За тийм учраас эндээс тимээ Е6. За тэгэхэд манайх идэд айл идэд манайх шаг айл хүйдвэрлэж болохгүй төлөвлөж чинь тийм учраас шаалаа. Манайх тимээ шалаад бисаа. Хэрв манайх хар эндээс C5 гэсэн манайх түлхээд
айл минь түлхээд манай хадид айл идээд манай шаг айл минь хамгааллаа манай ханийдэн айл тэгээ удаадлаа манай ишид таталж байна айл агшилсан манай хаяша хоёрын хүчээр татлаа за айл минь хүүгээ хамгаалан түлхлээ манай хатсан одоо айл минь бисэдлээ за тэгэхэд одоо манай бисэдэд айл идээд манай сэлгээд айл манай хүүглээ манай ханд тавилаа айл татлаа идсэн за ингээд манай тэгийн тавиад одоо энд мэ тавиад энэ хүүг хамгаалахгүй за тийм учраас айл маань энэ тимээ тавиад нэг тавлаа манай хашаасан айл түлхлээ манай хатлаа айл хамгааллаа манай татсан манай хол хоёр хүүгийн аралтай айл маань 1 2 3 тэгээд бас айлын 2 бод гаагван хэмээнэ бүх бод гасцсан за харин эндээс айл C5 биш бас ингэж шалж олно тэгвэл манай түлхээд айл дэд манай B сэтгэн C3 айл одоо эндээс тэмээдлээ за одоо E5-ч манай түлхлээ тэгээс айл маань D5-ч түлхэж болно E7 биш тийм ээ за тэгвэл манай хадид айл идээд манай хадид айл идэгтэн манай тэмээж 5 одоо түлхэх бэлэн болохоор айлаад хамгаалж байна тэгэхэд манай энд маягач тань за тэгэхэд манай тэмээд ботлоо манай хадлаа айл идлээ манай сэлгээд шаллаа айл олдлоо манай хамгаалуун тавталж байна айл мэ татлаа одоо манай шаг тэгэхэд айл маань ийшаадна манай Е6 одоо идэн тэгэхэд манай ийшаа тавталж байна тэгэд тэрэг Е8 тэгэхэд манай мэл дэд хэрэг айл түлхэл манай шаг хатлаа за ингээд нэг айл нэг тэргийн идэн тийм учраас тийм ээ ядлаа тэгэхэд манай хөөдлөхөд мэлээ таталж байна мэл татаа аашгаа бол татна тэмээдэд айл тэгтэн D5 айл маань сэлгэн манай тэмээд D3 айлын хүү D6 bis E4 тэгэхэд мэдээж бисийг хамгаалаа F5 за тэгтэн зөөж идэн айл маань одоо ингээд тэрэг F7 одоо манай тааж чинь за айл маань нэг идлээ манай хайдлаа манай шаг айл маань тэмээ аваалхтан манай хаслаа за тэгээд надад хичээлд болохоор удаагийн гэмбит хоёрыг заана тэгээд эндээс айл маань ганцаараа сэлгийг үлдсэл манай сэлгцэн одоо тэгээд манай нэг бодоогоо бүх бодоогоо хол айл маань та хоёр бод гаагүй гистэй амтж байна за тэгээд манай хичээлийг үзсэнд баярлалаа та бүхэн маань манай шинэ хичээлийг үзэхийг хүсвэл subscribe дараа баярлалаа We'll be right back.